ээжүүд ямар тохиолдолд гажигтай хүүхэд төрөх вэ гэсэн асуулт их асуудаг. За ер нь бол ингээд маш олон шалтгаантай. За тэгээд тэр дундаас бол хамгийн одоо эрсдэл өндөртэй биднээ шалтгааллахгүйгээр ингээд ээжүүдэд шалтгааллахгүйгээр үргэн гажиг үүсэх магадлал нь юу байдаг вэ гэхээр тэмбүү өвчин байдаг. За тэмбүү өвчин болохоор Монголд 90 оноос өмнө бол 1.10 мянган хүн тутамд 1.8%-ийн тархалттай байсан бол одоо 10 мянган хүн тутамд 24% тийм тархалттай болоод ер нь бол маш их өссөн тархалт. За тэгэхээр надад дээр нэг тийм кейс ирсэн л дээ. Жирэмсэн болоод тонустай гэдэг нэг бэлгээр цанд орохгүй байхаар нөхөр нь одоо ингээ халдвар авчираад өгсөн. Тэгэхээр чинь тэр нь одоо тэр ээжс бол шалтгааллахгүй ямар ч шалтгааллахгүй тийм халдвар авцмаас. Тэгээд тэр нь хамгийн асуудалтай нь нууц үе нь болохоор 1 сар байдаг тэмбүүгийн. Одоо яг нэг 2-3 хоногийн дараа нөгөө өвчин илрээл ингээл янз янз болдог болвол нөгөө ээж чинь гүйж очоо шинжилгээ өгөөд тэмдэж штэ. Тэгэхэд тэр нөгөө нууц үе 1 сар байдаг. Амар тийм проблемтай. За тэгэнгүүт нөгөө 1 сар тэр чинь нууц үе авчих штэ. Тэгэнгүүт дахиад нөгөө шинжилгээх болохоор жирэмсэн ээжүүдэд эхний 3 сард нэг аваад тэгээд 7 сартад нь авдаг байхгүй. Тэгэхээр тэр хоёроо 4 сар агаад тэгээд тэр 4 сард тэр нууц үе нь ингээд яваад тэр өвчин нэлээд таймжраад тэгээд 7 сар хүртэл ингээд 4 сарын турш нөгөө өвчин хөгжсөн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдэд чинь ургийн гаж үүсгэж байгаа. За нөгөө нэг энэ тэмбүү өвчин чинь трепанема гэдэг паллидум гэдэг үүсгчээр үүсгэгддэг. Тэр нь болохоор мөгөөрс идэж амьдардаг. За тэгэхээр энэ ураг гидсэн дотор байгаа ураг чинь тэр чигтээ мөгөөрс ерөөдөө ингээ ясчлалтын цэг ингээ сүлтэл үүсч эхэлдэг шүү дээ. 3-7 хоногтоос эхлүүлээд тэгэхээр тэр хүүхд бүхэлдээ мөгөөрс болохоор тэр ер нь бүх эргэтэн систем гэмтдэг. За тэгэхээр зүрх нь гэмтэн тэгэл яснууд нь мөгөөрснүүд нь хайлна тий түнхэн ингээл түүний өвчлөл нь байхгүй болно гэл. За тэгээд тэгж ангуудаа бүр нөөч тэсэхгүй байх юм бол ер нь бол амьгүй хөвгт төрчтэй байхгүй. За тэгэхээр гэр бүлийн хамтрагчид тий хосууд бие биендээ жирэмсэн байх хугацаанд одоо амьдралынхаа үн цэнийг тодорхойлж байгаа үр хүүхдүүдэд эрүүл сарвал төрүүлэх нь та нарын хариуцлага шүү. Тийм болохоор жирэмсэн ээж тий одоо жирэмсэн байх 10 сарын хугацаанд нь үнэнч байгаарай. Тий хосууд бие биендээ хайртай агараа, гэр бүлтэй хайртай агараа гэж харуулах гэсэн юм аа.